За тэтгэвртэй холбоотой асуудлууд маш их яригдж байна. Энэ ерөөсөө сонгуулийн өмнө ч яригдж байсан, одоо ч яригдж байна. Уулзсан газар болгонд яригдж байна. Өнөөдөр нийт тэтгэвэр авагч 3 хүн тутмын 2 нь бүрэн тэтгэврийнхээ доод хэмжээ болох 280 мянган төгрөгийг авч байгаа. Ахмадууд 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдрахыг одоо бас энэ нийгэм тулгаж байна. Бидний бас нэг гол энэ 4 сарын 5-нд улсын хурал дээр одоо өргөн барих асуудал бол тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөд хүргээч гэсэн юм саналыг хурал өргөн барих юм байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд бол үндэсний тэтгэврийн тогтолцооны чиглэлээр ажил хийж байгаа. Богино хугацаанд ахмадуудынхаа тэтгэврийг үлэмж хэмжээгээр буюу саяхан хэлдэг 500 мянган төгрөгөөр олох боломжийг судлаад улсын хуралд одоо энэ дээр бол ажлын хэсэг гаргацсан ажиллаж байгаа. Тийм учраас та бүхэн ч гэсэн энэ их хурлын гишүүдэд 4-4 сайд байсан. Сайд байгаа их хурлын гишүүдэд ирэхэд энэ асуудлыг дэмжээрэй гэж одоо үүрэг болгоорой гэж одоо та бүхэнд бас хүсье. За мэдээж уулзалтын үр дүнгийн талаар олон хүмүүс янз бүрээр ярьдаг. Анхны уулзалт бид нар Хинтээ аймгаас хийсэн, Дорн Цүхбаатар гээд Говийн 5 аймгаар хийгээд Улаанбаатар хотын 7 дүүрэгтээ уулзсан. Эхний үр дүнгууд гарч ирэлсэн тийм ээ. Тэтгэврийн настай холбоотой, тэтгэврийн доод хэмжээтэй холбоотой та бүхэн их хурал засгийн газар дээр тэр шийдсэн асуудлуудаа эргэж харж эхэлсэнийг санаж байгаа юу? Хүүхдийн мөнгийг 100% өгөх тал дээр бас эргээд засгийн газар яригадад эхэлж байгаа. Нөгөө хүүхдийн мөнгийг алгацлахаа болъё гэдэг. Энэ юу гэж байна гэхээр ерөнхийлөгч иргэдтэй уулзж байгаа уулзалтан дээр энэ асуудлууд хөндөгдөж ярьж гэн гэдгийг энэ мэдээлэл энэ олон телевизээр одоо уулзалтын үр дүн тэнд очиж гэнэ гэсэн үг